Ердөө ганц минут сонсоод үзээрэй. Хүн төрөлхтний түүхэнд газар нутгаараа дэлхийн хамгийн том улс ямар улс байсан бэ? Ямартай ч одоо цаг үед газар нутгаараа дэлхийн хамгийн том улс бол Орос улс бөгөөд 17,98,246 км²-д газар нутагтай аж. Тэгтэл энэ түүхэн дэх хамгийн том газар нутагтай улсуудтай харьцуулшгүй жижиг бөгөөд дэлхийн түүхэнд хамгийн том газар нутгаараа хоёрт ордог улс бол Монголын эзэнт гүрэн ба 13 дугаар зуунд Чингис хаан Монголын овог аймагуудыг нэгтгэж Монголын эзэнт гүрэнг үүсгэж дэлхийн талыг эзэлсэн гэх түүхтэй. Тухайн үеийн Монголын эзэнт гүрний нийт газар нутгийн хэмжээ 33 сая км²-д байсан гэнэ. Тэгвэл дэлхийн түүхэн дэх хамгийн том газар нутагтай улс ямар улс байсан юм бэ гэж юу? Энэ улс нь Их Британи бөгөөд 1920 онд нийт газар нутгийн хэмжээ нь 36 сая 700 мянган км²-д байсан гэнэ. Энэ зурган дээр харагдаж байгаагаар тухайн үед Их Британиг нар жаргадаггүй улс гэдэг байсан аж.